За энэ бичлэгээр болохоор таны Facebook-ийн пэйжийн хандлт яагаад унаад байна вэ гэдэг шалтгааныг тайлбарлая. Тэгээд би өнөөдөр бас нэг их юм ярьж чадахгүй болохоор шууд Google Gemini буюу хэмэл оюуханаас асуусан асуултаа уншчих гэж бодлоо. Би 2 удаа асуусан. Надад уншихад илүү дэлгэрэнгүй болоод өгөөч гэдэг. Энд маш анхаарал татгууцсныг шалтгаан байна. Жишээлбэл хамгийн ихнийх нь ингэж байна. За Facebook хандлт ундаг 4 гол шалтгаан гинэ. Эхнийх нь алгоритмын шүүлтүүр, гадагшаа линк гинэ. Постондоо шууд вебсайт эсвэл YouTube-ийн линк тавихад Facebook тэр постыг хүмүүс баг харуулдаг гинэ. Би нэг анх удаага л уншиж байна. Нэрээ тийм юм байна те логоор бодоод үзгээд Facebook-ийн алгоритм Facebook дотроо л хүмүүсээ барих зорилготой байгаа л үү дээ. Гадагшаа линк постондоо шууд вебсайт эсвэл YouTube-ийн линк тавихад Facebook тэр постыг хүмүүс баг харуулдаг. Учир нь хүмүүсийг өөрийн платформоос гаргах дургүй гинэ. Engagement rate, like, dar, share гэж их их шаардсан постыг алгоритм хог гэж үзээд хязгаарладаг гинэ. Like, share гэдэг үгийг алгоритм таньдаг байх нь шүү. Хоёр дахь нь контентын чанар ба хэлбэр гинэ. Хит их сурталчилгаа. Дандаа бараа зарах гээд байл хүмүүс залхаж харилцаа үүсгэх болдог гинэ. За хуучирсан формат. Одоо үед алгоритм Reels богино видеог хамгийн их дэмжиж бусад руу түгээж байгаа гинэ. Зөвхөн зураг постлох нь хангалттай болсон гинэ. Reel угаасаа сайн явж байгаа. Одоо бараг хүн болгоо мэддэг болсон билгүй дээ, тэ. Бүүстлэхтэй хүртэл Reel бүүстлээд байгаа шүү дээ. За 3 дахь нь докторгүй байдал гинэ. 7 хоногт ганц постлоо таг болдог бол хандлт хизээж үсэхгүй. Facebook тогтмол идэвхтэй өдөрт 1 эсвэл 2 өдөрт 1 байдаг хуудсуудыг дэмждэг гинэ. Та нөгөө ингээд зарим хүмүүс бүр ашиглахгүй хайцсан байдаг шүү дээ. 7 хоног сар бараг жил ашиглаагүй гэдэг хүнтэй би уцаар ярьж үзсэн шүү дээ. Дөрмийн зөрчил гинэ. Бусдын бичлэг дууг зөвшөөрлгүй ашиглах, группүүд рүү хит их спам маягаар шеэрлэг. За энэ алдааг бол жишээлбэл би бүр өөрөө гаргадаг, бүр өнөөдөр ч гаргасан группүүд рүү гараар шеэр хийж байгаа. Хандлтыг буцааж өсгөх алтан дүрмүүд гинэ. Reels анхаар өдөрт нэг богино хэмжээний сонирхолтой Reels оруулаад үзээрэй. Сэтгэгдэл хариул гинэ. Хүн сэтгэгдэл бичих бүрт хариу бичиж харилцаа үүсэг. Энэ нь алгоритмд энэ сонирхолтой пост байна гэсэн тохио өгдөг гинэ. Линкээ нуу гинэ. Линкээ постондоо биш сэтгэл хэсэгтүүлдэ зур. Нэрээ линкийг комент хэсэгт гэдэг үгүйл яг энийг мэддэг хүмүүс дандаа тэгдэг гэсэн юм шүү дээ. Зарим хүмүүс айгүй тийм туршлагатай пост оруулангуудаа линкийг комментээр оруулаад байдаг шүү дээ. Цагаа ол гинэ. Дагагчд нь хамгийн идэвхтэй байдаг цагийг инсайт хэсгээс харж тааруулж бослоо. Өөрийнхөө инсайтаас тэр цагаа хардсан юм байна шүү дээ. За. Гэх мэтчлэн иймэрхүү пэйжийн хандлт ундаг шалтгаанууд болон эргээд сэргийх ийм аргууд байт юм шүү. Би яг энэ текстийг копидоод энэ бичлэгнийхээ тайлбар хэсэгт нь доор комментээр оруулчих. Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй.